манай Монгол улсад одоо дүүнхрийн юм болох гэж байгаа юм байна. Энэ дүүнхрийн бол одоо 8 сарын 9-өөс 8 сарын 22-нд хүртэл одоо явагдах юм сайхан номын ажил болж байна. За энэ ном бол одоо Бурхан багш гэгэрээд номын хүрд одоо 3 таа эргүүлсэн. Анхдугаар 4 үнийг номлосон. 2 дугаар тас зохицох ууланд одоо бэлгэрэмдийн номыг номлож явах энэ агшинд энэхийн өмнө зүгт орсдог Балданбаравын сувраг гэдэг ийм суурганд дүүнхэр зарчдыг зэрэг номносон гэж ингэж айлддаг. Тэгэхээр гэгэрсэн Бурханы онцлог бол тэр хаана морилж байна? Ямар газар, ямар номыг, ямар шавнарт номнох уу гэдэг бол ийм олон хувилгаанд гаргаж номнож байдаг. Яг түүнд тас зохицох ууланд бэлгэрэмдийн ном номнож явахдаа гэлэнгийн байдалтай лагаан намжраа нөмөрсөн айлдж байсан бол тэр Балданбаравын чаданд дүүнхэр Бурханы хэлбэртэй, очирдлын хэлбэртэй дүүнхэр зарж сөрүүлсэн гэж ингэж одоо номонд байгаа. Тэгээ ингээд энэ номын дагуу одоо Бурхан шинтэй бас суралцаж эхлээд бэлгэрэмд дараа нь одоо тарны ном үзээд ирсэн. Тэгээ энэ цагаас хойш тасалдахгүй одоо ингээд энэ эдгийг төвөд Монголоор яваад ирсэн. Гэсэн гэдээ ч гэсэн бас ингээд тодорхой хэмжээний цагийн орой усгаа цагийн ирэхээр Монгол улсад бол одоо дүүнхрийн бан тавигдахгүй нэг хэсэг болсон боловч хуучин байсан ламнар бол дүүнхрийн зарждыг уншдаг, дүүнхрийн одоо хурлыг хурддаг юм байсан. Тэгээд 1995 онд Дээрхэнгийн далаа багш морилж иж дүүнхрийн бан тавьсан. За тэрнээс хойш байж байгаа одоо энэ жил одоо бид одоо монголчуудын одоо язгуур үндэсний багш Жодорн Бүчийн багш маань одоо айлдах юм байна. Тэгэхээр бол одоо энэ одоо ийм сайхан гайхамшигтай ном айлдж байна. Гэхдээ юу н гайхамшигтай бэ гэхээр энэ бол одоо сав шим ертөнцийн хоёулангаа уялдаа холбоод сайжирдаг, буян болдог, хамаг амтны сайжирдаг, байгаль дэлхийн хүртэл цаг цагтаа бороо хорн орж, шим ногоо норгодог, хүний сэтгэл сайжирч, хүний оюун санаас сайн үйл үлдгэсэн гэдэг ийм сэтгэл төрдөг. Манай монголчууд одоо зөвмөрөл мэддэг нан жонд ингээд нэг юм одоо заслын гэдэг юм уу юу гэдэг зүгээд явдаг. Энэ бол одоо дүүнхэр Бурханы зүрх таныг хураангуйлчихсан юм байгаа. Энэ тайлбар задаргаа ном байгаа. Ер нь бол одоо монголчуудын байнга уншиж байдаг одоо Манчрын алдрыг үүлэх үү гэдэг ном байгаа. Энэ одоо бүгд одоо тэр байгаа. Тэгээд энэ хүмүүс бол одоо бүгдөө энэ дүүнхрийн бан сайхан сүсгэлж ирж чадахгүй ч гэсэн холоос залбирч ийм сайхан ном болж байгаа юм байна да гэж ингэж ойлгож байгаа. Одоо маш хэрэгтэй байна. Гэхдээ энэ бол одоо яг монголчуудын тухайд ийм харагдаж байгаа боловч энэ ном дэлхийн ертөнцид нөлөөлт юм гэсэн. Ингээд одоо далаа багшийн тэр албан газрын улсууд бол далаа багш хаан дүүнхрийн бан тавина. Тентгийн судалтын гэсэн одоо гадаадд ийм баруун Европын эрдэмтэд бол судалдаг одоо энэ номыг тавьсны урд тавихаас урд ямар байв, тавьсны дараа нь ямар үйл ажиллагаа болж байна, ямар сайхан болж байна гэдэг тэгэхээр бол маш нотлогоотой энэ бол одоо хүн төрөл хөтнөөс гайхамшиг болдго юм байна гэдэг л одоо шинжилгээ одооны ярьдаг шинжилгээний ус бол баталж нотолцсон ийм ном байгаа. Тийм учраас манай Жодорн Бүчийн бол одоо далаа багшийн маш дотны шав бүх Бурхан шинийхээ сургаал номыг гүйцээж төгссөн намжаа хийдийн хам, жөдөөд цангийн хам байсан ийм мундаг багш одоо ном тавьж байна. Одоо багш нь одоо 1992 оноос Монгол морилж ирээд тэгээд монголчууд бол одоо тасарсан маш олон авшиг, тэд, жүд бүгдийг сайхан юу л одоо айлтгах нь өгсөн сайхан айлтж өгдөг. Тэгээд нийт сүсгтэндээ уриалахад бол ийм сайхан номонд идэвхтэй оролцоорой. Та бүгдийн энэ нас биш дараагийн нас үеийн үед ирээдүйд нөгөө бидний ярьдаг төгсгөрсөн Бурхан болно гэдгийн үндсэн хөрөнгийг хүний зүрх сэтгэлд сүнсэн суулгаж өгдөг ийм ном шүү. Бидэнд бол энэгээр Бурхан шишин болвол одоо давуутай ягаад гэвэл нэг сонссон төдийгээр биш. Сонссон төдийгээр хэдэн төрөлдөө явж байгаад гэгээр нь ер нь одоо ийм тарны номоос олсон хүн 16 төрөлдөө л одоо үрийг олно гэдэг одоо ямар нэгэн шийдвэртэй болно л гэж багш нар айлддаг тийм тангарахтай ийм ном байгаа юм да. Тийм учраас би бүх нийт сүсгтэн олондоо хаа суугаа дэлхийгээр таран суусан бүх монголчуудаа энэ өдрүүдэд энэ номын зүрх сэтгэлээрээ хандж залбирэн мөргөж буйнаас авраагаарай гэж айлтгая.